Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бусдыг чичлэн буруутгах тоглоом. За Библийн ишлэл нь Эхлэл 3:11-13. Тэгтэл тэр чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юу гэсэнд хүн. Өнөө химэгтэй надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлвэ. За хамтаа залбираад эхлэе. Эзэн минь тэгээ би таны үгнээс суралцаар ирлээ. Тэгэд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж таны үг биднийг үнэхээр шинжлэх болтугай гэж залбирч байна. Амен. Англи хэл зааж байхдаа би сурагчдаа зохиол доторх бэлгэдлүүдийг хайж олох аргыг зааж өгдөг. Харин сагсан бөмбөгийн багаа дасгалжуулж байхдаа уран зохиолын зөвлөлийг ихэвчлэн ашигладаг. Эхлэл 3:11-т Бурхан Адам Ева хоёрыг хориотой жимсийг эзэн эсхийг асуудаг. Адам үннээ хэлж уучлал гуйхын оронд Бурхан Ева хоёрыг буруутгав. Бурхан Евад ижил асуултыг тавихад тэр могойг буруутгав. Тэр үеэс хойш хүн төрлөختөн бусдыг хуруугаар чичлэн буруутгах тоглоомыг тоглосоор ирсэн юм а. Адам Ева хоёр гим нүглийнхээ төлөө хариуцлага хүлээхээс татгалзаж бурууг бусдад тохов. Өөрөөр хэлбэл тэд багаар ажиллаагүй юм а. Тамирчид ч заримдаа ингэдэг. Баг тааруухан тоглоход бухимдаж тоглогч бүр нөхцөл байдлыг сайжруулахын тулд юу хийж чадхаа олж тогтоохын оронд буруутай нэгнийг хайж эхэлдэг. Энэ үеэс баг задардаг юм а. Харамсалтай нь дасгалжуулагчдын албаны хүмүүстэй харьцаж байгаа хандлагаас тамирчид энэ зан авирыг сурдаг ажээ. Хөнгөн атлетикаар удаан хугацаанд хичээлж байгаа хэн боловч дасгалжуулагчид нь шүүгчдийн талаар гомдолж тэднээс болж ялагдсан хэмээн буруутгаж байгааг сонсдог. Тамирчид маань дасгалжуулагчдынхаа юу ярьж үйлдэж байгааг ажигладаг гэдгийг бид санаж байх хэрэгтэй. Дасгалжуулагч болон тамирчдын хувьд бусдыг буруутгах хэмээх хор хөнөөлтөй тоглоомд автан хэн нэгнээс алдаа хайхын оронд өөрсдөдөө дүгнэлт хийж сурах хэрэгтэй. Эцсийн эцэст Ева хориотой жимсийг идсэн нь Адамын буруу байв. Бурхан үүнийг хоригдсан гэдгээ түүнд тусгайлан зааж өгсөн бөгөөд тэрээр багийн ахлагчийн хувьд багийн гишүүндээ үүнийг ойлгуулах хэрэгтэй байлаа гэж. За үргэлжлүүлээд Матай 27:24-өөс. Пилат энэ нь яавч нэмэргүй харин ч бүр үүмээ самуун дэгдэж эхлэхийг хараад ус авч хурсан олны өмнө гараа угаан. Би энэ зөвхт хүний цуснд буруугүй өөрсдөө мэдтгүй гэжээ. За өнөөдрийн эзний үг та бүхэнтэй үнэхээр ярих болтугай. Бурхан ивэг